За уушигны тосон бигнүүрт бол дандаа халуун чанарын тоснуудаас бүрдсэн одоо гажаа, гандгаар, адууны далангийн тос, одоо халгай уурын тос, гурвалжин будааны зөгийн бал гэх мэт одоо дандаа халуун чанарын тоснуудаас бүрдсэн байгаа. За энэ тосыг яадаг вэ гэхээр энийг энэ тосоо энэ лаа асааж байгаа юм шиг асаанаа. Тэгэнгუთ нь энэ гал энерги үүсээд галан дээрээ юу яана ингээд тос нь хайлчна. Энэ тосоо болохоор хоёр далны хооронд хүүхдийн яг уушиг байдаг хэсэг дээр эхлээд гаран дээрээ асгаж агаад тэгээд нар зүү эргүүлж уушигныхаа дээдлийн хэсгийг сайхан тослоноо. За дараа нь ирээн булчин дээр энийг мөн адил ингэж гойжуулж агаад тэгээд хүүхдийн ирээн булчин болон хөлөнд энүүгээрээ массаж хийн. Ер нь бүх биеийн дээр массаж хийж болно. За хамгийн гол анхаарах зүйл нь юу вэ гэхээр энэ өөрөө дандаа халуун чанарын тоснуудаас бүрдсэн учраас хүүхдийг дааруулвал бараг эсрэг үйлчлэгээ үзүүлэх гэдэг. Тийм учраас энийгэд ячаад хүүхдийг маш зузаан оймсын өмсгөн уушигны дээр аюугийн хэсгийн ингэж чэйжин хэсгийг маш сайн дулаалаад хөлөргөөд унтахт нь хэрэглүүлнэ. Тэгжээж илүү одоо гам бариулж сайхан хөлрөөд сэрчгээр маргааш нь хүүхэд ингээд нусан суларж байсан бол гайгүй болоод хоолой нь өвдөжсэн бол ингээд гайгүй болчдөг. Тэгэхээр энэ дээр анхаарах зүйл нь болохоор ерөөсөө дааруулж болохгүй шүү гэдэг зүйлийг анхааруулж хэлье.